Засгийн газраас өргөн барьсан төсөлд инфляц энэ оны эцэст өмнөх оны мөн үеэс өсөхөд өрхийн цахилгааны төлбөр, орон сууцны түрээсийн зардал болон хувцсны үнийн өсөлт гол нь нөлөөлсөн гэж үзсэн байгаа. Тэгээд хэрэглээний үнийн төвшинг төсөлд тусгаснаар бол 25 онд 9.5, 26 онд 7, 27 онд 6.4% байхаар ийм өөдрөгөөр төсөөлсөн байна. Төсвийн доктортой байдлын зөвлөлөөс инфляцийг 26 онд дунджаар 8.2%, 27 онд 7.2%, 28 онд 6.8% байхаар төсөөлөл гаргасан байгаа. Тэгээд энэ ерөөсө өмнө нь би бас чуулган дээр хэлжсэн ерөөсө уйлдахгүй хоорондоо. Монгол банкны ерөнхийлөгч Лавг Сүрэн бас мэдээлэл хийхдээ бол Монгол банкны төсөөллөөр бол инфляц бол энэ оны сүүлээр бол 2 оронтой тоо руу орж магадгүй. Бизнес эрхлэгчид бол одоо бол 2 оронтой тоонд орцсон гэдгийг хэлээд байгаа шүү дээ. Тэгээд инфляцид нөлөөллүүдээ ер нь яг хэрхэн тооцсон? Жишээ нь одоо нүүрсний үн буурахад гадаад валютын нөөцийн хэмжээнд нөлөөлөд улмаар инфляцид бол нөлөөлнө. Тэгэхээр энэ эрсдлийг яаж тооцсон? Валютын ханшны өөрчлөлтийг яаж тооцсон? За хоёрдугаарт хүнсний барааны бүлгийн үн 9.2%, хүнсний бус барааны бүлгийн үн 9.7%, үйлчилгээний бүлгийн үн бүр 16.4% өссөн байгаа шүү дээ. Цаашдаа ч энэ одоо өсөх гээд байна. 2025 оны 5 сарын 26-ны байдлаар бол гол нэрийн барааны үн мөн өмнөх оны үеэс бол 1.3 өссөн байна гэж. За тэгээд энэ 25 он гэлтгүй 26 он дээр одоо 1-р сараас эхлээд бид нар мэдж байгаа 25 онд бол цахилгаан нэмэхэд инфляц бол маш их хөдөлсөн. Гэтэл одоо 26 оны 1 сарын 1-ээс эхлээд аж ахуйн нэгж байгууллагын дулааны тарифыг нэмнэ. Халуун утус бохирын тарифыг нэмнэ. Энийг одоо нэмнэ гэдгээ олон нийтэд зарлцсан шүү дээ. Тэгэхээр энэ нь инфляцид тодорхой хэмжээгээр нөлөөлнө шүү дээ. Тэгээд энэ нөлөөлж явахад энэ 7% гэдэг ингээд дахиад ороод ирдэг. Тэгээ орж ирээд одоо энэ жилийн шиг ингээд нөгөө 7.2% байж байгаа 9.5% гэж ингэж өөрчилж байгаа шиг дараа жил дахиад энийг өөрчлөх юм уу? Ер нь нэг жоохон бодиттой тал руугаа оруулж болохгүй байгаа юм уу? Энд чинь 26 онд бол одоо бүр хамгийн наацх нь сая миний хэлдгээр энэ халуун өвдөө ус тэгэл дулааны үн нэмчихлэр чи бүхэл үйлчлэгээ нэмэгдэн шүү дээ. Бүхэл юмны үн дахиад өснө. Дахиад инфляц бол 7% байна гэдэгт бол ерөөсөө итгэхгүй байна. За энэ гурван асуултанд хариулаад өгөөрэй. За ер нь ингээ дараагийн хилцүүлэг дээр статистикийн төв газрын дарга Монгол банкны ерөнхийлөгч хоёрыг оролцуулъя. За та юу ч гэсэн хариулах уу? За 5 Бямцогт сайд. За баясгалан шиг асуултанд хариулъя. Инфляцийг нэг үндэсний статистикийн ороо 430 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг сагсанд тэгээд жигэнсэн дунджаар нас гаргадаг ийм аргачлал гаргадаг. Үндэсний статистикийн хороо бол бас улсын хурлын дэрэгдэх байгууллага засгийн газраас хараа тусаар одоо үйл ажиллагааны явагддаг. Тийм болохоор инфляцийг одоо тооцож байгаа аргачлал, за инфляц одоо гарч байгаа тоотоо бол одоо ямар нэгэн байдлаар засгийн газраас нөлөөлж байгаа зүйл байхгүй гэдг нэгдүгээрт нь хэлээ. Ер нь бол инфляц бас өсөд байгаа хэд хэдэн одоо томоохон суур шалтгаан байгаа. Мөнгөний нийлүүлэлт нэлээд нэмэгдэж байгаа. За хэрэглээний зээлийн өсөлт, за төсвийн төлөлт, за мөн одоо ханшийн одоо сулрал гэдэг олон одоо хүчин зүйлүүд байгаа. Энэ бүгд дээр үндсэндээ бас засгийн газар энэ тодтол хийж байгаа нэг шалтгаан болвол төсвийн нийлүүлэлтийг бас бууруулъя. Төсвийн төлөлтийг. За Монгол банк бол бас мөнгөний нийлүүлэлтээр мөнгөний одоо сатууруулах бодлого, за мөн одоо бас хэрэглээний зээлийг бас хязгаарлах ийм одоо бас бодлогууд хийж хэрэгжүүлж байна. Энэний бас тодорхой бас үр дүнгуудс гарах байх гэж одоо найдаж байгаа. За цаашдаа одоо бас төсвийн тодтол хийж байгаа нэг шалтгаан бол үндсэндээ бол энэ төсвийн одоо бас төлөлтийг хязгаарлах энэ одоо зорилгоор өөрөөр хэлэх юм бол цааталт нь одоо инфляцийг бас өсөхгүй байх энэ зорилгоор хийж байгаа. Гисэн хэдий ч одоо 7.2% гэж одоо 25 он тооцсон энэ тоо маань үндсэндээ бас нэлээд өсөх нэ. Гэдгийг бас олж харж байгаа учраас одоо 9.5 гэж 2.3%-аар одоо энэ 25 онд инфляц өсөх нэ гэж одоо бас төсөөллийг эдийн засгийн хөгжлийн яамнаас оруулж ирж байна. Тэгээд нэмэлт мэдээллүүдийг манай эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрмжийн дарга Батгуу дарга хариулъя. За дөрөв Батгуу нэмье.
За сая Бямцох сайд бас гол төсөвдөр авч хэрэгжүүлж байгаа тодтолтын хүрээнд хэмнэгдэж байгаа зардлын инфляцийн нөлөөллийг бас тайлбарлалаа. Үүнээс гадна бас ер нь засгийн газрын харьяа байгууллагууд, хил гайлын байгууллагууд, тээвэр логистикийн байгууллагууд дээр инфляцид эргээр нөлөөлж болох тийм арга хэмжээнүүдийг идэвхтэй авч явуулахад төлөвлөж байгаа. Альва төгжрөл саатал учруулахгүй байх, хүрдэн шуурхаа нэгтрүүлэх, хил гайлын шалгалтыг бууруулах гэх зэрэгээр. За мөн бас одоо хөдөө аж ахуйн салбарт энэ жил бол эдийн засгийн өсөлт явагдаж байгаа. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бас байнгын уналттай явж ирсэн салбар маань сэргэж байгаа. Энэ салбар дээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн хүрээнд одоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн мах зэрэг бүтээгдэхүүний инфляцийн дарамтыг бууруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд явагдаж байгаа. Энэ арга хэмжээнүүдийн гүйцэтгэлээр бас эерэг нөлөөллөд хүлээгдэж байгаа гэж хэлж болно.